За ногоон өрөм төсөлд бид бүгд нийтдээ талхээрийн бүст 640 км газрыг хамарсан 960 га талбайд нийтдээ нэг 10 сая орчим од хэрэг явж байна. Хийхээр ингээд төлөвлөсөн. Мөн говьчуудын бүсийн бодог шаналуудад хамгаалах хойжуултыг хийхээр төлөвлөө ажиллаж байна. За сүүлийн 2022, 23, 24 онуудад бид бүгд нийтдээ 6 бодог шаналыг хамгаалах хойжуулт хийсэн байна. 2024 онд Сүхбаатар аймгийн Онгон Эрдэнэ цагаан сумдын хэлийн бүсийн орчмын ойн зурвас байгуулах 80 га талбайд ойн зурвас байгуулах ажлыг гүйцэтгээд өнөөдөр ингээд намрын тарилтаа хийж байна. Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэх шагналыг ойн газрын зүгээс бол энэ тал хэрийн бүсийн ойжуулалтын талбайг сонгохоос эхлээд бүхэл мэргэжлийн зөвлөгөө өгч бусад холбогдох дэмжлэгийг үзүүлж хамтран ажиллаж байна.